залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн ажлын хэсгийг энэ дагагчлалын хугацаанд бас нэлээд одоо судалж за энэ хуулийн хэрэгжилтийг бас одоо үндсэндээ дүгнэх ажлыг 11 гишүүдийн хамт бийдхэн бас одоо зохион байгууллаа. Эд хэдэн удаагийн хурлууд хийлээ. Мэргэжлийнхэн олон улсын байгууллагынтайгаа уулзлаа. Энэ одоо бас хуулийн төслийг ирэх одоо энэ хаврын чуулган, намрын чуулганаар илүү сайжруулж Монгол оронд одоо энэ дийлэнхийг бүрдүүлж байгаа залуучууд руу хандсан хэд хэдэн асуудлыг бид хөнжөө гэсэн энэ одоо дүгнэлтүүд бол гарч байна. Хамгийн одоо ихэнд бол бид энэ орон сууцны реформ, залуу гэр бүл, залуучуудыг хамрагдах байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Японы, Америкийн бас энэ сайн туршлагуудыг нэлээд бас судалж гаргаж ирлээ. За үүнтэй холбогдлолтойгоор бол ялангуяа орон нутагт сумдаа залуу гэр бүл одоо бас орон сууцнд орох энэ одоо боломжийг илүү чиглүүлэхийн заалтуудыг нэлээд оруулж ирье гэсэн эхний одоо энэ сандууд гарч байна. Хоёр дахь нь одоо залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх 35 нас хүртэлх залуучууд шинээр одоо компани агуулад өөрсдөө үйл ажиллагаа явуулахад татварын нөөтийн босод одоо энэ санхүүгийн одоо дэмжлэгүүдийг үзүүлэхийн агуулгуудыг нэлээд оруулж ирье гэсэн сандууд бас нэлээд гарч ирж байна. За залуучуудын энэ одоо 2017 онд батлагдсан хууль цаашдаа одоо ямар хэмжээнд одоо өөрчлөгдөх вэ гэдэг саналыг бас үргэлжлүүлээд иргэдээсээ бас авсаар байгаа. Хаврын чуулганд дүнэлтээ гаргаад намрын чуулганд шинэ одоо бас одоо хувилбарыг бид бүхэн бас төвшүүлэхээр бол ажиллана.